Галт тэрэг нь 19-р зууны аж үйлдвэрийн хувьсгалын үед бий болж эхэндээ нүүрс түүхийг тээвэрлэх зорилготой байсан ч удалгүй зорчигч тээврийн гол хэрэгсэл болсон гэж үздэг. Тэгвэл хамгийн анхны уурын хөдөлгүүртэй галт тэрэг нь 1804 онд бүтээгдсэн бол хамгийн анхны зорчигч тээврийн галт тэрэгийг Жорж Стивенсон 1825 онд бүтээж Стоктон Дарлингтон чиглэл зорчигч тээврээр галт тэрэг анх удаа ажилласан гэж үздэг. Тэгвэл орчин үеийн галт тэрэгний эхлэл нь Георж Стивенсоны бүтээсэн Рокет нэртэй уурын хөдөлгүүр 1829 онд танилцуулагдаж хурдан хүчрэх байснаар орчин үеийн галт тэрэгний суурь болсон гэж үздэг. Тэгвэл аялал жуулчлалын салбарт нөлөөлөх гол нөлөөнүүдээс дурдвал аялах боломжийг ихсгэж бүс нутгийн аяллаа урсгалыг өсгсөн гэж үздэг. Өндөр хурдны галт тэрэгтэй орнуудын хооронд нэг өдрийн аялал хийх боломж нэмэгдсэн. Хоёрт нь агаарын тээврийн өрсөлдөгч болж үнийн борлтыг өдөөсөн хамгийн их зорчигчтой 2-4 цагийн зайтай нислэгүүдийн эрэлт буурч агаарын тээврийн компаниуд үнээ бууруулж үйлчлэгээ сайжруулах шаардлагатай болсон. Гуравт нь эко аялал жуулчлалын хөшүүрэг болсон. Галт тэрэгний CO2 ялгаруулалт нисэх онгоцноос 5-аас 10 дахин бага байдаг. Иймээс Европын холбоо, Япон, Солонгосын жуулчид богинозайд онгоц ашиглагыг багасгаж галт тэрэгээр аялдаг болсон. Дөрөвт нь хот хоорондын аяллаа туршлага шинэ шатанд гарсан гэж үзэж байгаа. Орчин үеийн галт тэрэг нь 5 тухтай түргэн Wi-Fi интернет хүрэлцээ сайтай. Иймээс жуулчид train tourism руу нэлээд татагдаж байгаа. Тэгээд галт тэрэгний технологийн тасралтгүй хөгжил нь дэлхийн аялал жуулчлалын бүтцийг үндсээр нь өөрчилсөн. Өндөр хурдтай, байгаль дээлтэй, ая тухтай тээврийн хэрэгсэл нэмэгдснээр жуулчдын хөдөлгөөний хялбар хямд хүртээмжтэй болж бүс нутгийн аяллаа урсгал нэмэгдсэн гэж үзэж байгаамаа. За тэгээд дараагийнх нь автотээврийн хэрэгслүүд юм. Автотээврийн хэрэгслүүдийн том жишээ бол автомашин байдаг. Автомашины үүсэл нь 1886 онд Германы инженер Карл Бенц анхны дотоод шаталтай хөдөлгөөртэй автомашин болох Benz Patent моторваганыг бүтээснээр хөдөлтэй. За энэ бол орчин үеийн автомашины эхлэл байсан. Цаашлаад 1908 онд Америкийн Ford компани үйлдвэрлэсэн Model T автомашин нь машиныг олон нийтэд хүртээмжтэй болгосон анхны масс үйлдвэрлэлтэй машин болсон юм. Үүний үр дүнд хүмүүс илүү хол газар, илүү хямд зардлаар аялах боломжтой болсон байдаг. Ингэснээр автозам ба аяллаа дэлгэрүүлэлт үүсэж, улс орнууд автозамын сүлжээг хөгжүүлж, мотель, шатхуун түгээх газар болон кемп зэрэг үүссэн байдаг. За бас нэгэн аялал жуулчлалд хэрэглэдэг тээврийн хэрэгсэл бол автобус юм. Автобусны үүсэл нь анх 1895 онд Карл Бенц анхны мотор бүхий автобусыг бүтээсэн. Бөгөөд энэ 12 хүний судалтай Benz Omnibus юм. 20-р зуунд орж ирэхэд автобус хот доторх болон хот хоорондын зорчих хамгийн хямд мөн хамгийн хүртээмжтэй тээврийн хэрэгсэл болсон байдаг. Аялалд ашигладаг, газраар явдаг тээврийн хэрэгслийн гол төрлүүдэд одоо хувийн машин, седан, миниван, тэгээд тээврийн хэрэгсэл буюу автобус, микробус, мөн specific аяллаа зорилттой машин, RV кемпер гэх мэтлэн багтдаг. За эдгээр нь аяллаа зам тэгээд хүн амын тоо, тавтуу, ачаа тэгшээс хамааран сонгогддог бөгөөд хот доторх хот хоорондын болон бата замын аялалд хүргээлдэг. За аялал жуулчлалд үзүүлсэн нөлөө нь одоо хүмүүс өөртөө жолоо бариад хүсэн үедээ аялдаг болсон. За тэгээд бүлгэрээ хямд төсвөөр аялах боломжтой болсон. Мөн аяллаа бизнес томхон өөрчлөлт авчирсан. За тэгээд аялах гэж ирсэн хүмүүст мөн үйлчлэх хэрэгсэл болжээ. Агаарын тээврийн үүсэл хөгжил дэлхийн 1 ба 2 дугаар дайны үе. Онгоцны хөдөлгүүр, бүтцийн материал, удирдлагын систем, нислэгийн технологи хурдтай хөгжиж олон мянган нисгэгч инженер бэлтгэгдсэн. Дайны дараа эдгээр технологи хүний нөөц нь орчин үеийн иргэний нисгэн салбарын үүсэл болжээ. 1914 он Америкийн нэгдсэн улсад анхны төлбөртэй зорчигч тээвэрлсэн нислэг хийгдснээр иргэний агаарын тээврийн үндэс тавигдсан. 1952 он анхны рейхтийн хөдөлгүүртэй арилжааны нислэг үлдэгдснээр нислэгийн хугацаа богинож олон улсын аялал жуулчлалын шинэ үе эхэлсэн. 1970 он Boeing 747 зэрэг өргөн биетэй онгоцнууд ашиглалтанд орсноор олон зорчигч тээвэрлэх боломж бүрдэж нислэгийн өртөг буурсан. 1990 он агаарын тээврийн зах зээлийг либерализаснаар Low Cost Airlines буюу бага зарлалын компаниуд олноор байгуулагдсан бөгөөд 2000 оноос хойш онлайн виз захиалга, автоматжуулсан үйлчилгээнүүд агаарын навигацийн чиглэл технологи аяллыг аюулгүй хурдан болгосон. Аялал жуулчлалд үзүүлж буй нөлөөллийг дурдвал олон улсын жуулчдын 55-аас 60% нь агаарын тээврээр зорчдог бөгөөд нислэгийн өртөг буурснаар олон улсын аялал жуулчлалын хүртээмж нэмэгдсэн. Холын зайд
зорчих хугацааг эрс багасгаж, улс орнуудын хоорондын жуулчлалын урсгалыг тасалбаргүй өсгсөн бөгөөд бага задлын нийслэлүүд бий болсноор богино хугацааны аялал бүс нутгийн доторх жуулчдад нэмэгдсэн. Агаарын тээврийн өргөжсөн сүлжээ нь шинэ чиглэл, шинэ зах зээл жуулчин татах боломжийг бий болгосон. Агаарын тээвэр саатах үед аялал жуулчлал бүхэлдээ огцон буурдаг нь энэ салбарын шууд хамаарлыг харуулж байна. Их хэмжээний нүүрс хүчлэнхий ялгаруулалт нь тогтвортой аялал жуулчлалын томоохон сорилт болж байна. Агаарын тээврийн хөгжил нь аялал жуулчлалыг дэлхийн хэмжээнд түргэн хямд хүртээмжтэй болгож, жуулчдын урсгалыг хамгийн ихээр нэмэгдүүлж байгаа юм а. Усан онгоцны өсөл нь олон улсын аялал жуулчлалыг бүр өөрчилсөн юм. 1800 оноос өмнө далайгаар зорчих нь зөвхөн модон даруулт онгоцноос хамаардаг байв. Атлантын далайг гатлахад 6-7 хоног хүртэл хугацаа шаардагдаж, жил бүр далай гатлаа аялдаг хүний тоо 50,000 хүртэхүү байлаа. Иймээс аялал жуулчлал зөвхөн чинээл хүмүүсийн боломж байсан юм. Энэ байдал 1800 онд уурын хөдөлгөөртэй усан онгоц бий болсноор эрс өөрчлөгдсөн. Уурын хөдөлгөөрийн ачаар Атлантын далай гатлах хугацаа 6-7 хоногоос ердөө 10 хоног болж багасав. 1900 он гэхэд далайгаар зорчих зорчигчдын тоо жилд 1 саяас тассан байсан бол тасалбарын 60%-аас илүүтэйгээр хямдарснаар дундаж орлоготой хүмүүс ч гэсэн олон улсын аялал хийх боломжтой болсон. Ингэснээр жинхэнэ утгаараа олон улсын аялал жуулчлалын эхлэл тавигдсан юм. 1900 оны их үед том оврын далайн зорчих тээврийн онгоцууд буюу Ocean Liner түгээмэл болж эхэлсэн. Эдгээр онгоц нэг удаагийн аяллаар 2-3 мянган зорчих тээвэрлэх чадвартай байв. 1930-ад он гэхэд жил бүр 2 сая гаруй хүн олон улсын далайн аялал хийдэг болсон байна. Аюулгүй байдалч мөн мэдгэдүү сайжирч усан онгоцны ослоор насвар хүний тоо 1800 онтой харьцуулахад 70 гаруйгаар буурчээ. Ингэснээр далайн аялал хурдан, аюулгүй, тав тухтай болсон юм. Харин аялал жуулчлалд хамгийн их нөлөө үзүүлсэн үе бол аяллаа зориултаа хөл онгоц буюу круиз хөлгийн хөгжил байлаа. 1980 онд ердөө 1.4 сая хүн круиз аялал хийдэг байсан бол 2000 он гэхэд энэ тоо 7.2 сая, 2010 онд 19 сая, харин 2024 онд 30 саяас давжээ. Өнөөдөр круиз хөлгүүд дэлхийн 700 гаруй бомтод үйл ажиллагаа явуулж, жил бүр 150 тэрбум доллароос дээш орлого олж байна. Зарим арлын улсын оронд круиз аялал нь нийт аялал жуулчлалын орлогын 50%-аас дээшийг бүрдүүлдэг. Усан онгоцны өсөл нь удаан аюултай тээврээс дэлхийн хамгийн том аялал жуулчлалын салбаруудын нэгийг бий болгосон тансаг аяллаа үйлчилгээ болон өөрчлөгдсөн байна.